Өгжилд түүчээсэн 95 жил. Дэлхийн түүхэнд тодор мөрөн үлдээсэн Монголын эзэнт гүрнийг байгуулж, өрн дорн дахны хоорондоо арилжаа 8-ны харилцааны эхлэлийг тавьсан монголчууд алт мөнгөн зоос, цаасан мөнгөн тэмдэгтийг эдийн засгийн эргэлтэнд оруулсан түүхтэй. Тэр үеэс хойш идүүгээ хүртэл түүхийн олон нугчааг туулж ирэхдээ олон төрлийн зоос, цай, алт, мөнгөн юмбуу, жингийн мөнгө, зарим төрлийн тийз гэх мэт элдв төрлийн зүйлийг арилжааны хэрэгсэл болгож ирсэн. Идүүгээ манай улсын банк санхүүгийн салбар үүсэж хөгжих торгон замын их байлаа. 1910 Орос улан бусад улстай хамтарсан банк байгуулахыг эрмэлзэж байсан ч хэрэгжиж хараахан амжаагүй. Тусгаар улсын хувьд бол өөрийн үндэсний банк мөнгөнд тэмдэгт хэрэгтэй болсон. 1918 Жүүхэю Шан хэмээх Хятад банкны салбар хүрээнд нэглэлээ. 1921 Баг болцоот хэмээн нэрлсэн цаасан мөнгө үйлгээнд гарлаа. 1921 оны 7 дугаар сард Монгол улсын сангийн 3.5 сая долларын цаасан мөнгийг шинээр хийлгэсэн нь өдгөө данзангийн доллар гэгдэдэг бөгөөд улс төрийн шалтгаан нөхцлөөс болж үйлгээнд гараагүй юм. 1922 Төр цагийн хурлаараа сангийн яамны илэрхийлэн гаргасан улсын хоршоо сайжруулах банк нээх нь зүйтэй гэж үзлээ. 1923 оны 7 дугаар сарын 12 Бүх холбоотын коммунист намын Төв хорооны улс төрийн төвчөөний 16 дугаар хуралдаанаас Орос Монголын банк яаралтай байгуулах тогтоолыг гаргаж, зөвлөлт Оросын намын Төв хорооны нарийн бичгийн дарга Сталин гарын үсэг зурж баталгаажуулжээ. Тэгээ одоо анхны тэр мөнгөний тэмдэгтийн улс дандаа Орос хүмүүсийн нэр байгаа шүү дээ. 1924 оны 4 дугаар сарын 7-оос 8-нд нийслэл хүрээнд Монголын худалдаа аж үйлдвэрийн банкны хувь нийлүүлэгчдийн хурал болж 6 дугаар сарын 2-нд тус банкыг албан ёсоор нээжээ. 1924 онд Монгол зөвлөлтийн хувь нийлүүлсэн банк байгуулагдаж бүгд найрамдах Монгол ард улс үндэсний мөнгөн тэмдэгтэй боллоо. Монголын худалдаа аж үйлдвэрийн банкыг анх байгуулахад 1-р хилцээг нийслэлд Сэлэн аймгийн Алтан булаг суманд үйлчлэгээний хилцээг байгуулжээ. Ингэснээр Монгол улс үндэсний баталгаат мөнгөн тэмдэгтэй болох нөхцөл үүсч 1925 оны 12 дугаар сарын 9-ний өдөр гэхэд 1, 2, 5, 10, 25, 50, 100 төгрөгийн дэвсгэртийг гаргаж гүйлгээнд нэвтрүүлжээ. Үүний дараа 1925 оны 2 дугаар сарын 25-нд засгийн газраас банкны тэмдэгт гүйлгээнд гаргах онц эрхийг худалдаа аж үйлдвэрийн банкнд өгсөн байна. 27 онд бахаан төгрөгийн алтан баталгаа алтаар одоо төгрөг маань баталгаажж байгаа. За энэ бол Монгол улсын эдийн засаг, мөнгө санхүүгийн хөгжилд онцгой үнэт хувийн нэмэр болсон, тусгаар болсон, бие даасан улсын одоо нэг том баталгаа болсон, илэрхийл болсон гэж үзэж болно. 1944 он гэхэд худалдаа аж үйлдвэрийн банк Улаанбаатарт 1 хэлтэс, орон нутагт 21 хэлтэс, хадгаламжийн 17 кастай болсон байлаа. 1950-ад онд Монголын худалдаа аж үйлдвэрийн банк улам бэхжиж, улс орны хэмжээний мөнгө зээлийн системийн нэгдсэн төв болж чадсан тул зөвлөлт холбоот улс 1954 онд банкнд оруулсан хувь хөрөнгөө найрамдах Монгол ард улсын засгийн газарт шилжүүлэн өгөхөөр шийдвэрлэжээ. Ингэснээр Монгол банк хувь нийлүүлсэн банк байхan болж бүгд найрамдах Монгол ард улсын төрийн мэдлийн цор ганц банк болсон байна. 1954 оны 1-р сарын 1-ний өдрийн байдлаар Монгол улсад 23 банкны салбар 16 мөнгөний касс ажиллаж байлаа. Бүгд найрамдах Монгол ард улсын сайд нарын зөвлөлийн 1954 оны 4-р сарын 12-ны өдрийн 120 дугаар тогтоолоор Монгол банкыг бүгд найрамдах Монгол ард улсын банк болгон өөрчилж, банкны дүрм зохион байгуулалтыг шинээр баталжээ. Ийхүү Монголын санхүү мөнгөний тогтолцоонд өөрийн өмч дагнсан үндэсний банктай болж мөнгө санхүүгийн тогтолцоо боловсронгүй болох хөгжлийн нэгэн үе шатандаа орсон юм а. Бүх аймаг сумдад бол харин салбар юм уу угуул тооцооны касс тиймтэй байсан байгаа юм. Банк ч бас нэг мөнгөний их өсвөртэй газар учраас улс ардын аж ахуйг зээлжүүлэх, хямдхан зээлэх гэсэн нэгд хоёр зээлээрээ бас Монгол улсад хэрэгтэй юмнууд босгочих гээд энэ дархан эрдэнэ тентрээ чинь босгоход л мөнгөний тийш нь
хаилцж л явсан юм да. Улсынхаа эдийн засгтаа уялдуулаад тэгээд эдийн засгаа хөгжүүлэхэд намаас төрөөс одоо ямар арга хэмжээ авч гэнэ үү? Тэр зорилтыг хэрэгжүүлэхийн тулд банкны зээл мөнгөлгөөний бодлого шууд чиглэгддэг байж л. Нэг л өмчийн хэлбэртэй байсан учраас улсын банк бол үнэн хэрэг дээр том нэрвийн үүрэгтэй ч байсан юм уу гэж ингэж харагдаж байгаа. Мөнгө хэвлэх замаар биш, мөнгө хоримтлуулах гэж. Мөнгө яаж хоримтлуулах гэж байсан гэхээр мөнгө чинь одоо иргэдийн гар дээр очихсан байсан учраас тэрнийг цуглуулах замаар хадгаламж өсгөх, улс ордын аж ахуй руу чиглүүлэх ийм замаар л явж байсан. Тухайн үед социалист бүтээн байгуулалт аж үйлдвэрийн хөгжлийг санхүүжүүлэхийн тулд аж ахуйн нэгж болон иргэдийн гар дээрх бэлэн мөнгийг төвлөрүүлэхэд онцгой анхаарч хадгаламж татах суртал ухуулга хийгддэг байлаа. Үүний нэгэн тод жишээг бид өргөн хүү кинонд гардаг бидний сайн мэдэх энэ жижигхэн хэсгээс харж болно. Яа хадгаламж 20 шарыг минь 2-3 хүн холгоныг чихлаа гэж юу? Яачаа. Бүтгиймад. Квадратын цаавд чихсэн бэ? Одоо иргэдийн хадгаламж гэхэд бол жилийн хадгаламжийн хувь бол 9% л байсан. Юу тэндээс илүү гардаггүй л байсан юм шүү дээ. Нэгдүгээрт нь бол яг одоо бэлэн мөнгө байна. Банкнд орж ирсэн, касст орж ирсэн бэлэн мөнгө. За хоёрдугаарт нь бол иргэдийн байгууллагын хадгаламж, тэгээ улсын төсвийн хөрөнгө, аж ахуйн байгууллагуудын энэ хөрөнгө, нөгөөх нь бол гадаад зээл тусламж хөрөнгө. Гэсэн нэг ийм 5-6 хөрөнгөөр улс орны хөрөнгө их усрүүлэх нь ш. Тэгээ тэрнийг активитийн шилжүүлээд яаж одоо гүйдэж байна вэ? Яаж зохицуулна гэдэг бол мөнгөн гүйгээний систем байна. Улсын банкны гадаад харилцаа гэдэг улс орны хөгжлийг хөтлөхөд өндөр үүрэгтэй. Түүхээс үзвэл улсын банкны ерөнхий хороо 1955 онд гадаад улсын 3 банктай харилцаатай ажиллаж байсан бол 1960 онд банкны гадаад харилцаа улам өргөжж 17 банктай 1984 онд 40 орны 67 банктай харилцдаг болсон байна. Европын орнуудтай нэлээд сайн харилцаатай, ялангуяа Герман, Польш банкуудтай сайн харилцаатай байсан. Зөвхөн төрийн социалист орнууд ингэж нэрлэгдсэн хамтын банк Москвад байдаг. Эдийн засгийн хамтын ажиллагааны банк манайхын байс гэж нэрлэдэг. Сэвийн банкудаар дамжуулж харьцаж байсан болохоор шууд харьцаа тогтож байгаагүй юм л да. Тооцооны валют бол шилжих рубль байсан. Чөлөөт валютын бол тийм тооцоо хийдэггүй байсан. Гэхдээ зүгээр харин бид бол чөлөөт валютын нөөц бол одоо олох гэж оролддог байсан. Одоо жаалзуухан алт гаргуулгаар нь алтыг бол жоохон худалдаг байсан. 88-89 онд зөвлөлт улсад перестройка Горбачевын одоо перестройка гарлаа. Социалист орнууд бүгдээрээ өөрийнхөө үйл ажиллагаанд дүгнэлт хийгээд эдийн засгийн үйл ажиллагааг дүгнээд ингээд одоо сайжруулах ийм арга хэмжээ авчилээ л. Манайд мөн ялгаа байхгүй. Төлөвлөгөөний комисс, сангийн аж ахуйн механизм бол сургуулгана. Тэгж байж гин өөр ашгаа дэвшлүүлээ, үйлдвэрлэлийн ашгаа дэвшлүүлье гэдэг ийм одоо чиглэх хадрууд гарцсан байсан. Банкн дээр мөн ялгаа байхгүй. Банк бол одоо хамгийн гол нь ягаад гэвэл түрүүн хэлсэн эргэлтийн хөрөнгийн 60-аас 70%, худалдаанд бол 92% хүртэлийг бол банкны зээл хэрэгж байгаа юм чинь энэ зээлийн одоо үр ашгийг дэвшүүлэх ёстой. Хөрөнгө оруулалт санхүүжилтийн үр ашгийг дэвшүүлэх ёстой. Төлбөр тооцоо ингээд мөнгө гүйлгээний механизм гэсэн энэ үр ашгийг дэвшлүүлж өгч энэ одоо үр ашгаа дэвшлүүлж тэгэхгүй бол социализм нэг л одоо үрдүнтэй байгаад ч хөгжил удаас ширсэн. Ардчилсан хувьсгалын гал эхлээ. Нийслэл хотно эцэстэн Өрнөдийн социалист орнуудад өрнсөн ардчил шинжиллийн уур амьсгал манай улсад ч нэгтрэн нийгэмд давлгаалan хүчээр авч эхэлсэн. 1990 оны эхээр улсын банкнд ч мөн шинжилэлт хийгдэх санаачлагууд гарсан нь улсын банкны зарим ажилтнууд арилжааны банк байгуулах санал гаргаж байсан явдал. Бүгд найрамдах Монгол Ард улсын сайд нарын зөвлөл энэ саналыг хүлээн авч 1990 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 422 дугаар тогтоолоор аж ахуйн банк байгуулах болон түүний үйл ажиллагааны нийтлэг дүрмийг батлан гаргажээ. Тухайн үед бол
бас нийт одоо нийгмийн сэтгэл зүйд хүмүүс чинь одоо шинэ энэ хувийн өмчтэй нийгэмд орох гэж байна энэ төр гэдгийг бол ер нь дээр дооргүй ямар нэгэн үзэл бодолгүй одоо туйлшралгүйгээр таатай хүлээж авсан гэж би боддгийн шүү дээ. Тухайн үеийн одоо улсын банкны ерөнхий хорооны удирдлагууд тухайлбал дарга нь байсан хөдөр чулуунгай бол маш нааштайгаар хүлээж авч дэмжиж сайд нарын зөвлөлд асуудлыг оруулж ирсэн. Тухайн үеийн сайд нарын зөвлөлчин гэсэн одоо маш нааштайгаар одоогийнхаас хамаагүй хурдтай асуудлыг шийдэж гаргаж өгч ирсэн. Улсын банкны ерөнхий хорооноос 1990 оны 9 дугаар сарын 30-нд Монгол Хоршоо банк, 1990 оны 10 дугаар сарын 9-нд Даатгал банк, 1990 оны 11 дугаар сарын 19-нд Худалдаа хөгжлийн банк, хөрөнгө оруулалт технологи шинжилгээний банк, 1990 оны 12 дугаар сарын 2-нд Автозам банк, 1991 оны 1 дугаар сарын 31-нд Хөдөө аж ахуйн банк тус төрөн гарлаа. Ингэж манай улсад анхны арилжааны банк байгуулагдах эхлэл тавигдсан. Арилжааны банк байгуулагдсан нь эдийн засгийн шинжилгээний чухал алхам байсан хэдий ч хууль эрх зүйн орчин хангалттай байгаагүйгээс болж сөрөг үр дагаврууд гарч байлаа. Тэр үед бол нөгөө улс төрийн төвчөө буугаад тэгээд өмч хөвчлөл явагдаад ингээд эрэхтэй зэрэгшийн төрчин ерөөсө эдийн засгийн бүр эзэнгүй юм шиг болоо явчих. 1990 онд би одоо сайдын зөвлөлийн даргын ажлаас өөрчлөгдсөн. Тэгээд тэр оноос л хойш бол одоо энэ олон арилжааны банкуудтай болцоход байна. Ажлаа өгөхөд банкнд бол ерөөсөө 6 тонн алтны нөөцтэй байсан юмдаг. 100 сая долларын нөөцтэй байсан юм. Тэх орлон үйлдвэрийн газрууд бүгд хаагдаад ажилгүйчүүд хэдэн 10,000-аар ажилгүй болоод энд байж байгаа материал хангамжийн бааз, солилцооны баазлаг ярьдаг. 10 хэдэн бааз эндээс л одоо байсан. Бүгд юм тоногдоод. Ингээд одоо байхгүй болд. Тэгээ ерөөсөө одоо борд авснаас өөр солилцооны борд авснаас өөр юм байхгүй гэдэг тэр ил байхгүй. 90 оны сүүл үеийнхэд ер нь зөвлөлтөч өөрөө тогтворгүй байдалд хүнд байдалд орсон үе байлаа. Тэгээ зөвлөлт холбоот улсч 9 сарын 30-нд дээд зөвлөл нь гадаад улсуудад зээл тусламж өгөх хориглосон. Тэгээ Монголд өгж байсан бүх зээл тусламжийг ингээд зогсохгүй зээлийн барилга хүртэл зогсож байгаа. За тэгээд ингээд ирсэн чинь нөгөө улсууд чинь энэ юмнуудаа одоо зараад нөгөө гүйлтэй маманд алга болгоод эрэгтэй зэрэг банк руу ороод ирчихгүй. Тэгээд банкны хадгаламж авна. Банкны тооцооны дансанд байсан мөнгүүд ч одоо хөвшлөгдөөд эзэнгүй болж байгаа юм чинь нэрээсөө хамаагүй удаа гарч явдаг болчих гээд байдаг. Ингээд мөнгө рүү ороод ирнэ. Банкны одоо сан хөмөргөр орсон. Өнөө дийлэлээр тоглолтон болтчихно удаа гарч ирээ. Тэгэл одоо ингээд алдагдлаа. Ингээд шүүд бол ирэхгүй. Монгол төгрөгийн зүрх хяналт байхгүй. Гэмсэргөө их зүг шийдсэн байхгүй. 100 мянган зэрэг байсан гадны. Тэгж ямар хэмжээний мөнгө байхыг мэддэхгүй. А мөнгөийг Ленинград төвлөдөг. Төгрөгийг хяналтгүй. Тэгэхээр ямар ч байсан гадаадын иргэдээр байж байгаа Монгол төгрөгийг бусуухан унгая гэсэн шүү дээ. Тхийн тал холцолж гараад юус шууд юу нугаа хийцэн байхгүй. 1991 оны 4 дугаар сард улсын бахруулын чуулганаар Монгол улсын банкны тухай хуулийг баталж, Монгол улсад төв болон арилжааны гэсэн хоёр шатлалтай банкны системийн эрх зүйн үндэслэл тавигдлаа. Монгол банк гэж нэрлэгдсэн төв банк нь өмнө нь гүйцэтгэж байсан зээл олгох, мөнгөн хадгаламж хөндлүүлэх, гадаад тооцоо гүйцэтгэх зэрэг банкны олон үйл ажиллагааны чиглэлүүдээ арилжааны банкудад шилжүүлж, төв банкыг зөвхөн арилжааны банкудтай харилцдаг олон улсын жишигт нийцүүлсэн тогтолцоотой болгожээ. Өнөөдөр бол Монгол улсад 730-аад хууль ингээд үйлчилж байгаа. Тэрний 55% нь банкны системтэй холбоотой ийм хууль мөрдөгдөж байгаа. За яг 90 оны үед бол яг банктай холбоотой хууль эрх зүйн актууд тун хомсхон байсан. За энэ банкны хууль л одоо гаргахгүй болохгүй нэ гэдгийг тэр үеийн улсын банкны ерөнхийдөө авч үзээд за энийг бол яг хөвөл комиссын дараагаар хөдөржүүлэн дарга ерөнхийдөө даргыг бол томлоод
нарийн бичгийн дараа заач нөгөө банкны шинжил, мэнчил, түнш хамтарч ажиллан түншлэл байна гэдэг яриач л одоо хэрэг болох. Одоо энэ хууль боловсрол гэсэн. Тэгээд юу ч мэдэхгүй байж байгаа хууль боловсруулаад тэгэл хийсээр байгаа л одоо яах вэ? 91 оны ангаргаад 1 сард баг хурал руу огсон л дээ. Улсын баг хурал дээр энэ банкны хуулийг яриад тэгээд 2 шатлалтай банкны тогтолцоо руу шилжих тухай асуудал бол хамгийн том асуудал байсан. Тэгээд тухайн үед банкны мэрэгчлэтнүүд улс төрчид эдийн засгийн байнгын хорон дээр цуглаад ярилцдаг байсан. Тэгэхэд бол бидний дунд ойлголтын асар их хол зөрүүнүүд байдаг байсан. Яриа бол нэлээ явагдсан, нэрний явагдаж одоо ямар байх юм. Ерөөсөө мөнгө маанч одоо яах энэ төр гэдэг юмар бол нэлээ яригдээ. Тэгээд ерөөсөө анхныхаа хуулиураар боловсруулсан хуулиараар батлагдсан юм байна. Ийхүү Монгол улсад банкны шинжилэл хийгдэж Төв банк, Арилжааны банк гэсэн тус тусын үүрэгтэй харилцааг зохицуулах тогтолцоотой болсон түүх ийм юм. Төв банк буюу Монгол банк нь төрийн мөнгө буюу зээлийн бодлогыг хэрэгжүүлэх улсын төлбөр тооцоо болон валютын нөөцийн удирдлагыг бэхжүүлж харилцагчдын эрх ашигыг хамгаалах. Харин Арилжааны банкуд бизнесийн үйл ажиллагаа эрхэлж иргэд байгууллагуудад үйлчлэх төрөл бүрийн үйлчилгээг дагнан хариуцах болсон. Тэгэхээр Төв банк байгуулна гэдэг чинь гол асуудал нь юу гэхээр банкны системийг улс төрчдийн нөлөөллөөс ялангуяа засгийн газрын нөлөөллөөс тусгаарлаж өгөх асуудал байгаа байхгүй юу? Яагаад ингэж тусгаарлах шаардлагатай байсан юм бэ гэхээр Монгол шиг олон орон хуучин төлөвлөгөөт эдийн засгаас зах зээл рүү шилжсэн. Тэгээ шилжих явцдаа банкны тогтолцоонд сул анхаарсан орнууд нь хэтэрхий их одоо засгийн газрын дур зоргоор улс төрчдийн дур зоргоор мөнгө үйлдвэрлэх ажил их хийгдсэн байхгүй юу? Ялангуяа манай хойд хөрш Орос орнд асар их хэмжээний мөнгө үйлдвэрлэсэн. Тэгээ мөнгө үйлдвэрлэжсэн орнууд мөнгөн дэвсгэртийнхаа 0.3 0.0-ийн тэглэх маягаар дараагийн шинэ мөнгө үйлдвэрлэх ийм үйл явц болж исэн байхгүй юу? Монголд бол тийм үйл явц болоогүй байхгүй юу? Сүүлийн 1000 жилийн биш сүүлийн 20 дугаар зууны хорооник гэдэг Германаас гаргадаг юм тийм цуцаан ном байт. 2-3 нэмийг л тэмдэглэсэн байдаг. Ардын усгал бол лоч шиг тэгээд ингэж явж байсан. Монгол улс анхаадаг Төв банктай боллоо гэж байдаг шүү дээ. Инфляцийг ямар нэгэн хэмжээгээр хязгаарлаж барьж ийсэн. Энэгээр айгүй чухал ач холбогдолтой өөрчлөлт байсан байхгүй юу? Тэгэхээр энэ бие даасан энэ санхүүгийн банкны тогтолцоо бий болж байгаа нь өөрөө Монголд олон өмчийн одоо тулгууртай эдийн засаг хөгжих болцоо тэгээ олон улсын санхүүгийн зах зээлтэй холбогдох болцоог нээж өгснөөр бол энэ анхны 91 онд хийсэн тэр Төв банк, Арилжааны банк гэсэн тогтолцоо бол маш чухал ач холбогдолтой байсан. Шилжилтийн хүнд үеийг даван туулахад олон улсын санхүүгийн байгууллага хандивлагч орнуудын тусламж дэмжлэгийг авах зайлшгүй шаардлага үүсч байлаа. Америкийн нэгдсэн улсад манай засгийн газрын анхны ажлын ээлжил хийсэн. Тэгээд олон улсын валютын сан дээр очлоо. Огт таньхгүй анхудаа очиж байгаа монгол хүн бий байсан байх л да. Тэгсэн валютын сангийн дэд захирлгээд нэг жижигхэн үгэн байна. Та нар Монгол гэж орон валютын сантай харьцах гэж байгаа та нарт хоёр л зам бий. Нэг нь та нар коммунист тогтолцооноос асал, хоёр дахь нь та нар Америк, Англи, Герман, Японы дэмжлэг ав. Тэгээд тэр чинь бид нар 10 сар дөрвөлөө явуулсан. Миний ерөнхий сайд дуусны дараа. Тэгэхэд 90 оны 10 сар дөрвөлөө явуулахад 91 оны 2 сарын 13-нд олон улсын валютын сан дэлхийн банк Монголын ард түмэнд баяр хөрг цагаан сарын битүүний өдөр гишүүнээр илсүүлж байлаа шүү дээ. За эдгээр олон улсын банк санхүүгийн байгууллагууд бол Монгол улсад банкны секторыг, банкны сегментийг хөгжүүлэхэд бол шууд хувь нэмрээ оруулж одоо тусламж хөнгөлтэй зээл хэлбэрээр ингээл дэмжлэг үзүүлж ирсэн.
Банкны салбарт хөгжил бий болсон ч бас томоохон хүндрэлүүд гарч ирсэн. Хүндрэл гарч байсан үеүүдийг авч үзвэл 1994-өөс 2000, 2008-аас 2010 онд тохиолсон нь банкны салбарын хөгжлийн эхэн үе, хүндрэлийн үе гэж судлаачид үзсэн байдаг. Энэ нь банк санхүүгийн салбарын хууль эрх зүйн орчныг төгөлдржүүлэхэд томоохон сургамжуулжээ. 96 онд банкны ерөнхийлөгч солигдлоо 6 сая доллар төс. Одоо энэ баян улсуудын харманд нөгөө 6 сая доллар. Тийм л байсан шүү дээ. 2000 онд нөгөөх нь арай 54 сая доллар болсон. 4 жилийн дараа. За би бол 1990-ад оноос хойш банкнд ажилласан л да. 96 онд ерөнхийлөгч болоод 2000 он хүртэл ажилласан. Одоо хоёр шаталтай банкны системд ороод банкны менежерийн өмнө гол хариуцлага, гол шийдвэр гаргалт ирсэн. Тэр онцлогоос болж одоо гол ялгаа, мөн түнчлэн, гол эрсдэл, тэгээд эрсдлээс үүссэн том алдагдлууд одоо гарч ирсэн гэж хэлж болно. Эхлээд бол Монгол улсад 34 арилжааны банк байгуулагдсан байдгийн. Тэгээд тэрнээс бол 21 одоо банкны хямрал одоо доголдол энэ төр гаргаад бол үйл ажиллагаагаа зогсоосон. Менежерүүд маань нөгөөх сэтгэлгээ нь хуучны тэр инерц байсан. Өөрөөр хэлбэл улсын банкныг удирдах явах үеийн инерц байсан. Тэд гол нь нөгөөх улсын хөгжил, эдийн засгийн хөгжил одоо банкны зээл одоо оруулах хувь нэмрийг бодхоос биш өөр одоо гол боддог зүйл байгаагүй. Гэтэл үүнээс гадна бас нэг зээлээ яаж иргэн төлөвлөх вэ гэдгийг бодох зайлшгүй шаардлага тулгарсан. Энийг бол анхандаа бол манай банкны менежерүүд ойлгодог байсан. Зээл өгөөл байна. Тэгээд тэр чинь мэдээж 300% жилийн өхөө төлөөд авах аж ахуй нэгжүүд юу гэдэг тэр зээл иргэд төлөгдөхгүй гэдэг нь бол ойлгомжтой шүү дээ. Учир нь олохгүй нэг яахан божигс. Зэгцсэн юм явдал бий. Одоо тэгэл нэстэ зээл явна гал одоо энэ үедгээр сонин ангийн цэм гарсан шүү дээ. Гов одоо яриа гардаг байлаа. Одоо хувийн өмч гэдэг ойлголт бол маш сул байсан. Өөрөөр хэлбэл орон сууц хувьчлагдаагүй. Тэм учраас банкны процент авах хувийн өмчлөлөө бараг байгаагүй гэж хэлж байна. Тийм нөхцөлд зээл олгож ясан ийм үйлдэл нь ерөнхийдөө энэ улсын банкны систем 96 онд ер нь дампуурсан байх ийм бүрэн бэлтгэлтэй байсан гэж болно. Өөрөөр хэлбэл 96 онд намайг одоо төв банкны ерөнхийлөгч болоход бол банкны системнүүд нь үндсэндээ дампуурчихсан. Төв банкны хувьд бол тэр дампуурсан банкыг татан буулгах үйл ажиллагаа л үлдсэн байсан. Тэр үед бол бид нэр системийн ач холбогдолтой хамгийн том банкуудыг татан буулгасан. Системийг бол цэвэрлсэн. Үүний үр дүнд л одоо банк санхүүгийн зах зээл дээр сахилах хариуцлагын тогтолцоо бол бүрдэж эхэлсэн гэж ингэж ойлгож байна. Европын санхүүгийн том мэргэжлүүд хэлжсэн үг одоо би санаж байна. Юу гэж хэлжсэн бэ гэхээр танах за хоёр шатлын банктай тогтолцоотой юм хуулиа гаргачлаа. Боловсруулчин бэлтгээд жинхэнэ банкны тогтолцоо тогтвортой ажиллагаатай болтлуулбал та нар дахиад 15-20 жил хэрэгтэй шүү гэж хэлжсэн. Тэгээ үнэхээр ч тийм байдаг юм шиг байна. 2006 онд гадаад зах зээлд хямралуулах тодорхой нөхцөл байдал нэгэнт үүссэн байлаа. Энэ үед дэлхийн бүхий л улс орны адил Монгол улс хямралтай тулах, түүнийг даван гарах бэлтгэлийг хангаж байсан. Тухайлбал мөнгөний бодлогын арга хэрэгслүүдэд боловсронгуйлж, цоо шин арга хэлбэрт аажмаар шилжих явцыг хэрэгжүүлж, инфляцийг онилох мөнгөний бодлогын арга хэлбэрт шилжих шаардлагатай болж, бодлогын хүүг дотоодын зах зээлд нэвтрүүлсэн зэрэг чухал арга хэмжээнүүдийг авч эхэлжээ. Энэ өндөр ачаалттай богино хугацаанд ажилласан үйл явдлыг энгийнээр томилоод хэлэх юм бол та цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ хүлээж авлаа. Урьдчилан сэргийлэх. Улаанбаатар хот дээр асрын хохиролтой маш их усрахыг бороо бүтэн сар үргэлжилж орно гэсэн прогноз ирлээ гэд бод. Юу хийх вэ гэд. Дотоодын байдал бол тийм таатай биш. Халамжинд хавтгаасаа халамжинд ингээд эд амтцсан юм санхүүгийн бодлоготой. Гэтэл
ийм эрсдэл нүрэлж идэг. Тэгэхээр инженерүүд бол хамгийн эхлээд хотыг хамгаалах, урсгаас хамгаалах далан байгуулна. Газруудыг тогтооно. Хамгийн одоо аюултай зүгүүд. Маш яралтай далангийн ажил эхлүүлсэн. Тэ адилхан. Тэгэд асар нарийн цагийн хуваараар маш хатуу дэглэмээр хийж үүсгэх ажлууд л гэж ойлгож байна. Тийм учраас тэр хямралыг тухайн Төв банк ер нь Монголын засгийн газар аж ахуй нэгжүүд айлуудын үүдээр оруулаагүй гэж үздэг. Төв банкны бодлогын шийдвэр ингэж ирээдүйг харсан арга хэлбэрт шилжиж, инфляцийг онилох урьдч нөхцөлийг бүрдүүлээд байлаа. Гэвч Төв банкны уламжилт арга хэрэгслийг шүүмжилж, мөнгөний бодлогод улс төрийн нөлөө нэмэгдэн 2012 оноос эдийн засгийн тодорхой нэгэн салбарыг сонгон санхүүжүүлэх засгийн газрын бодлогын шинжтэй үйл ажиллагааг Монгол банк маш хямд зарлалаар бүр зарим тохиолдолд тэгэд 189% хүүтэй санхүүжилтийг хүртэл хийсэн нь эдийн засагт тодорхойгүй байдлыг үүсгэж, үр ашгийг нь дорой төвсөн юм. Монголын банкны салбарт бол ерөнхийдөө бус оронд байдаг тийм эдийн засгийн гэдэг юм нэг эрсдлээс илүү эрсдлийн дээр нэмэгдээд улс төрийн эрсдэл их байгаа учраас банкны салбарынхан бол тэр мөчлөгсөрсөн бодлого одоо их сайн явуулмаар байгаа юм. Эдийн засаг өсөөд ингээд сэргэж байгаа үед бол одоо нэлээд тийм болгоомжтой дараагийн хүндрэл тулаад ирэх үед бол даваад гарах нөөцөө бий болгосон. Ийм чиглэлээр явахгүй бол одоо ингээд сонгуул болох гэж байна. Ер нь байдлыг харах юм бол Монголын улс төр тэгээд ойрын хэдэн жилдээс эргээд юу гэдэг засраад эдийн засгийн жиг төвтөртэй аваа явдаг тийм чадал бол бүрдэлтэй удахаар байгаа учраас энийг их онцгой анхаараач гэж би өнөөдөр хэлмээр байгаа юм. Төв банкны бие даасан байдал гэж юу вэ? Яаж сахих вэ гэж өнөөдөр ч ихсэн асуудалтай. Гол нь эдийн засгийг тэлэх хэрэгтэй. Бүтцээ чанаржуулж, сайжруулж Төв банкны бие даасан байдлыг сахих нь илүү найдвартай гэж би үздэг. Ингэхгүйгээр мөн докторжуулах, зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох, халамжийн итгэлцлийн зээлүүлэлт гэдэг ийм сэдвүүд л өөрсдөө тасрахгүй. Улсын их хурл чинь бол нэг юм хууль тогтоох газар чинь хоёр дугуун дээр тогтдог шүү дээ. Энд нь Төв банк байж байгаа, энд нь засгийн газар байж байгаа тийм ээ. Өөрснөө байгуулдаг үстэл тэрийг. Тэгээ энэ хоёр нь хоорондоо холбогдож болохгүй шүү дээ. Машины хоёр дугуй нэг талдаа хэвчүүл яах вэ? Мөчлөг дагсан төсөв мөнгөний бодлогоо 2016 онд улс орныг дефолтод тулахад хүргэж, үндсэндээ эдийн засгийн хүндрэл нүүрлэлээ. Энэ байдлаас гарахын тулд олон улсын валютын сангийн өргөдсөн санхүүжилтийн хөтөлбөрийг Монгол банк засгийн газартай хамтран хэрэгжүүлж, банк санхүүгийн салбарын хувьд тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлогын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх боллоо. Яаж богино хугацаанд хүндрэлээс гарах вэ? Урт хугацаанд яаж эдийн засгийг тогтворжуулах вэ гэдэг л зүйл одоо бодлогын гол зорилтыг тавьж ирсэн. За тэгээд 16 оны сүүлээр бол засгийн газартай хамтраад эдийн засгийн хүндрэлийг одоо богино хугацаанд гэтлэн туулах дунд хугацаанд тогтворжуулах ийм бодлогыг бол ийм хөтөлбөрийг гаргаад хэрэгжүүлж ирсэн байгаа. Мөн 17 оныхоо ихээр олон улсын валютын сантай бас өргөтгсөн санхүүжилтийн хөтөлбөр гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. За энэ хоёр хөтөлбөрийнхөө өрөөнд бол гол бодлогынхоо зорилтуудыг тавиад үндсэн одоо арга хэмжээнүүд авч хэрэгжүүлсэн. Тэгээд их богино хугацаанд тодорхой үр дүнд хүрсэн байгаа. Монгол улсын эдийн засгийг сэргээх, улсын өрийн дарамт өрийн дефолтоос зайлсхийх, за эдийн засгийн давхлааг сэргээх, банк санхүүгийн салбарыг эрүүлжүүлэх, за Монгол банкыг орчин үеийн Төв банкны жишгт хүргэх чиглэлээр олон бодлого арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлж байна. Тоомчилж хэлбэл Монгол банкны системийн эрх зүйн орчин сайжрлаа, шинжилэн бүрдлээ. За хоёрдугаарт бол Монгол банкны валютын нөөц 4 дахин нэмэгдлээ. За гуравдугаарт Монгол банкны алдагдал 3 их 80 төрсэн байсан бол 1.2 их 80-аар буурж нэгсэндээ ашигтай ажиллаж алдагдлын хэмжээ буурлаа. Бие даасан санхүүгийн мөнгөний бодлогыг гаргаж байгаа энэ тогтолцоо бол Монголын эдийн засгийг
доктортой байлгах, байнга өсвөлтөө байлгах энд асар том хувь нэмэртэй. Энд бол зөвхөн засгийн газар биш. Төв банкыг яг төв банк шиг олон улсын жишг нийцсэн ийм институт хэлбэрээр зохион байгуулж бүх юмыг дэмжиж одоо энэ зориулж одоо яг институцэд чиглэсэн ийм үл арга хэмжээ авъя гэж одоо зорьсон байгаа. Энэ хүрээнд бол одоо төв банкны төв банкыг дунд хугацаанд шинжлэхийн хөтөлбөр боловсруулсан. Төв банкны хууль маань өөрөө нэлээд зарчмын өөрчлөлт орсон. Энэ нь бол хуучин бол зөвхөн төв банкны ерөнхийлөгч дангаар шийдвэр гаргадаг ийм эрх зүйн зохицуулалттай байсан бол одоо энэ мөнгөний бодлогын хороо юм уу хэн шалтгааны хороо гэж тусгай хороо байгуулагдаад хороо буюу хамтын удирдлагын зарчмаар шийдвэр гаргадаг ийм зохицуулалтанд орсон. Энэ хүрээндээ чи ингээд гарч байгаа шийдвэрүүд нь дандаа их олон талаас нь бодолцсон. Олон хүний санаа оноо тийм хамтын шийдвэрийг гаргаж чадж байгаа. Төсвийн сахилгыг би тогтвортой байна гэж бодохгүй байна. Тэнд бол одоо засгийн газраа дагаад улс төрждөг, намждаг. Тэгэхээр ямар ч нөхцөлд Монголыг одоо эдийн засгийн тийм хүнд байдал руу оруулахгүй байх эцсийн найдвар нь Монгол банк бол нэг хэсэгтэй байна. Түүхэн хөгжлийн хугацаанд. Хэдий одоо зарим дээрээ бол мундаг босдог энэ тал байгаа ч гэсэн Монголын эдийн засгийг авч яваа. Монголын эдийн засгийг одоо хөгжүүлэхэд шийдвэрлэх өөрөг үүсгэж байгаа юм л салбар. Өдгөө Монгол улсын банк санхүүгийн салбараа зогсолтгүй урсгах мөнгөний эргэлтийг эдийн засагт өргөөжтэй, зохистой байдлаар тэтгэх хариуцлагатай үргийг гүйцэтгэж байна. Санхүүгийн үйлчилгээний хүртээмжтэй байдал энэ хэвээр дэлхийдээ эн зэрэгцэн хөгжиж, дэлхийн хурдаас хоцрохгүй зэрэгцэх боллоо. Одоо хөрсөн төвшин бол мэдээж өндөр төвшөнд үйлчилгээ дээр гаргаж байгаа бүтээгдэхүүн гэж өснөө ярьдаг үйлчилгээний төрлүүд нэг юм бол олон янз л дээ. Одоо бол банкны үйлчилгээ бол минут чөрөхгүй хугацаанд л явж байгаа үстэй тий. Банкны чиг хандлагууд бол дижитал уламжлалт банкнаас яг шилжээд энэ цахимжсан дижитал банк руу бол шилжиж байгаа. Энэ шилжилтийн үе дээр нь бид нэр явж гин гэж дүгнэдэг. Тэгэхээр зэрэг цаашдаа бол мэдээж банкуд аль болох харилцагчид ойрхон тэднэрт үйлчилгээ үзүүлэх зорилгоор бол дижитал цахимын энэ бүтээгдэхүүнүүдийг бол шинээр нэвтрүүлээд явж байгаа. 1990-ад оны ихэнх үед байсныг бодвол Монгол хүмүүс бол банкнд итгэдэг болсон байна. Хүмүүс маань өөрсдийнхөө өдөр тутмын үйл ажиллагааг банкугаар төсөөлөх аргагүй болчих. Төвшөө дээр нь Монгол улсын эдийн засаг нийгмийн хөгжүүлэлт банк маш чухал ач холбогдолтой байна гэж сүүлийн үед одоо бидний захиач хийлгсэн судалгааны үр дүнд бол гарсан байна. Хараат бус мөнгөний бодлого хэрэгжих, эдийн засагтаа өгөөж бий болгох банкны үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх нь улс орны хөгжил, ард олны хангалуун амьдралыг тэтгэх хөтөч юм. Гагцхүү орлогын тэгш хүртээмжийг зохицуулах төрийн бодлого оновчтой байх нь энэхүү хөтчийг ямагт зөв голирлорон явахад нь тустай. Гэсэн ч Монголын банк санхүүгийн тогтолцоо үүсэж хөгжсөн 95 жилийн түүхийн зам бүр Монгол улсын хөгжлийг түүчэлж ирсэн түүх ийм юм аа.